ЭБС телевизийн мэдээллийн том хөтөлбөр Жаргалан цумаас бэлтгэсэн сурвалжлагаараа үргэлжилж байна. За тэгэхээр өнөөдөр Орхон аймгийн Жаргалан цум ба Орхон аймгийн мал эмнэлгийн газар болон Мерсикор олон улсын байгууллагатай хамтран Орхон аймгийн Баян өндөр Жаргалан цумын маань малчтад мал эмнэлгийн халдвар төвчнийг оролцооны аргаар дандан судлах сургалтыг зохион байгуулж байна. Энэ манай төслийн хүрээнд Монгол улсад анх удаа оролцоотойгоор халдвар төвчнийг яаж тандан судлах юм бэ гэсэн ийм туршилтын төсөл байгаа. Тэгэхээр энэ төслийг бид нар халдвар төвчин хил дамжин болон шин сэргэж байгаа халдвар төвчнүүд хил дамжин халдварладаг өвчнүүд хамгийн их эрсдэлтэй Ховд аймаг, Баян-Улгийн аймаг, зүүн талаас Хинтээ аймаг, Сүхбаатар аймагуудад туршилтын сургалтад явж байгаа. Тэгэхээр энэ удаагийн сургалт болохоор энэ оролцооны эвтэмологийн чиглэлээр Монгол улсад дөрвөн малын эмчийг бид нар олон улсын сургууль шүүгчээр бэлдэж байна. Тэгэхээр дөрвөн малын эмч маань гадаадд 10 хоног танилцуулга сургалт хийгээд дараа нь Монголд ирээд саяны нэрлсэн 4 аймагт 10 хоногийн дадлага хийгээд дадлага дээр үндэслээд тайлан бичээд дараа нь ахин сургалт аваад тэгээ сургууль шүүгчээр сургалт хийгээд төгссөн байгаа. Тэгэхээр энэ төгссөн дөрвөн малын эмч маань анх удаага 4 аймгийн 20 малын эмчид оролцооны эвтэмологийн чиглэлээр сургалт явуулж байгаа. Тэгэхээр манай яг энэ удаагийн сургалтанд болохоор саяны нэрлсэн Хинтээ, Сүхбаатар, Баян-Улгийн Ховдоос гадна Орхон, Булган, Дархан уул аймгийн нэг малын эмч энэ сургалтанд орж байгаа. Яагаад гэвэл сургалтын туршид бид нар 7 хоногийн ангийн сургалт явагдаад 4 хоногт нь хээрийн дадлага хийж байгаа. Орон нутгийн яг дадлага газар дээр нь орчоод яг тандал судалгааг оролцооны аргаар яаж авах вэ гэсэн энэ арга хэрэгслүүдэд ашиглаа явж байгаа. Тэгэхээр яг өнөөдөр бид нар Орхон уул аймгийн Жаргалан цуманд юу хийгээд дадлага хийгээд. За энэ мал эмнэлгийн оролцооны эвтэмлог сэдвтэй сургалтыг бол 7 аймгийн мал эмнэлгийн алба газрын төлөөлөл Мерсикор олон улсын байгууллагын санхүүжилтээр мал эмнэлгийн ерөнхий газар, мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтраад аймгийн мал эмнэлгийн газар, мэргэжлийн хэлтийн газрын бол бүрэлдэхүүнүүд хамтарсан сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын маань гол зорилго үр дүн юу гэхээр ер нь бол сүүлийн жилүүдэд гарч байгаа мал эмнэлгийн халдварт өвчний гаралт, тархалт, түүнтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад бол малчтын оролцоо асамт судалгааны үр дүн бол маш их нөлөөлдөг. Өнгөрсөн жил манай аймагт гарсан мал эмнэлгийн шүлхий болон сая гахам ялцаа өвчний тархур зүүн нөхцөл байдалд үнэлгээ хийхэд бол малчтын энэ асамт судалгаа түүнд оролцох оролцооны асуудал бол хамгийн их гол байр суурь эзэлсэн. Тийм учраас энэ мэдээллийг бол малын эмч, мал эмнэлгийн алба, малчид бол тэгш нэг төвшөнд барьж үнэлэх оролцоог нь нэмэгдүүлэх юм зорилготой явагдаж байна. Бол би өөрөө гахаад ижид учраас миний хувьд их аятайгаа зөв юм болж ийм сургалт мэдээлэл чинь бид авч чадахгүй шүү дээ. Жишээ нь миний хувьд бол 24 цаг гэл гахаан дээр өнгөрөөж байгаа учраас ийм сургалтын дээр ингээд өдөр тутмаар ингэж авч чадахгүй. Өнөөдөр ань зорж ирээд ингээд авсан их сайхан сургалт болж байна. Энэ удалгаад энэ малчтын угаар энэ бүх аймагуудын малын эмчнэрийг энэ малчтаас саад үүсгэж юу хэрэгтэй ямар малын угаар өвчтөөр энийг бид нар бүгд ярьж тох энийг малын юунаас шүлхий галзуу энэ махсунаас болж мал ирнэ. Өвчт хүэмтээс өвчт малын бүх сүүл сайлын ирчил хүнчил юу шүү дээ. Авч нэг варлууж бид нар хүэмт захиалж өгч байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгжил бид нар ингэж хасаад юм чи мал олон аймгийн малчдад ядтаа ингэж ярьцж зөвлөж өгч байгаа бид нар харин их санамжтай юм хийж бид нар их баярлалаа. Энэ сургалтанд суусан биш. Өчнөр юм мэдэж, өчнөр юм санаа солилцож байна би. Тэгээд олон аймагуудаас ирсэн энэ малын эмчнэртэйгээ уулзч энэ гадаадын Америк улсын энэ юутай ирсэн эмч доктортой бүгд уулз танилцж сайхан байна. Ингээд өөрсдийн мэддэг чаддаг юмнуудаа бас ярилцаж өөрсдөө мэдхгүй юмнуудаа энэ малын эмчнэрээс судалж мэдэж авлаа. Тэгвэл малчин бид нар олон жил мал малсан бид нар бол малын эмчээс баг илүү баг мэдхаар болоод байгаа шүү дээ. Би бол 40 жил малж явж байна.
За тэгэхээр ер нь бол Монгол улсад эвтэмлэг өөрөө энэ халдвар төвшин тархвар судлал нь өөр аюул шинжлэх ухаан. Тэгэхээр бас Монгол тийм ч олон эвтэмлэгч бас байдаггүй. Гэхдээ ялангуяа хүмүүс одоо энэ халдвар төвчин гараад байгаа энэ гаралтын асуудалд илүү нөгөө мэргэжлийн байгууллагууд илүү хандна гэж ойлгодог. Яг амьдрал дээр бол энэ оролцоотойгоор иргэд бол илүү оролцох ёстой, малчид бол илүү оролцох ёстой. Тэрнээс гадна оролцооны эвтэмлэг гэдэг ойлголт өөрөө яг практик дээр амьдрал дээр амжилгаагаа хангаж байгаа малчид маань мал эмнэлгийн одоо малын өвчний талаар илүү их мэдээлэлтэй байдаг. Тэгэхээр малын эмч хүмүүс бол зөвхөн өөрсдийнхөө одоо мэдээлэлээр малыг онцлохоос өвчнийг онцлохоос гадна ер нь энэ иргэдийн одоо мэдээлэл дээр одоо бас мэдээлэл авч үзэж явах ёстой гэсэн ийм одоо нэг хандлага яваад байна л да. Арга хэрэгсэл. Тэгэхээр бид нар цаашдаа яах вэ гэхээр ер нь оролцоотой эвтэмологийг оролцооны эвтэмологийг танилцуулаад байгаа нэг гол зорилго нь малчид малын эмч нар хоорондоо бие биеэсээ суралцах явдал. Ер нь Монголын малчид бол маш их уламжлалт арга ухаан асар ихтэй хүмүүс аахгүй юу. Тэгээд энийг нэг их ашигладаг малын эмч нар дээрээс үйл ажиллагаа явуулдаг. Яг маллаад байгаа малчидтайгаа үгийг сонсон. Гэхдээ яг энэ оролцоо болоод одоо ингээд яг ингэж сонсож явах хэрэгтэй шүү. Яг малчдын үгийг аваад бид нар халдвар төвчөндөө тандал судалгаа хийж байх ёстой гэдэг ийм үйл ажиллагаа нэлээд хоцрогдсон байдаг. Тэгэхээр яг л энэ чиглэлийн үйл ажиллагааг энэ Мерсикор олон улсын байгууллагын энэ хөтөлбөрийн хүрээнд л хүмүүст хүргэж байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн энэ оролцоотойгоор малчид малын эмч нар өнөөдөр уулзж байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр ер нь энэ их одоо маллах арга ухаантай малчтаас суралцаад малын эмч нар ч өөрсдөө суралцсан, малын эмч нараас малчтанд суралцсан. Тэгэхээр харилцан бие биенээсээ суралцаж мэдээлэл авах гэдэг л ийм ойлголтыг авах гэж энэ одоо үйл ажиллагааг явуулж байгаа гэсэн үг. За тэгэхээр өнөөдрийн сургалтанд маань бол одоо 7 аймгийн 20 гаруй малын эмч нараас мөн хамрагдаж байгаа юм байна. За мөн одоо Мерсикор олон улсын байгууллагаас одоо гадаадын одоо Зимбабwe улсад одоо 4 малын эмчийг одоо мэрэгшүүлсэн одоо сургалтанд явуулсан. За тэр 4 малын эмчид одоо өнөөдөр ирж өнхөн Орхон аймгийн маань малчтад бол одоо заавар зөвлөгөө өгч за мөн одоо малчтын одоо оролцоог одоо идэвхжүүлэх талаар одоо сургалтууд одоо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө.